Эрдэн засхан Ган үеийн тухайд 5 өдөр жинтэж Говьалтай аймгийн Засагт хан 2026 Тэмээний баяр төгрөг суманд одоо ирээд байна. За сайн явж ирвөө. Хэдэн километр зам туулаад жинтэгээд ирв. За сайн явж ирлээ. За бид хэд Говьалтай аймгийн Цээл сумын нутаг буурын голоос гараад одоо нэг 300 шахуу километр газар жинтэгээд 5 хоноод өнөөдөр 6 дахь өдөр өглөөгөө Тэмээний баяр дээр ирээд байж байна. Үе удам дамжсан малчин уу? Өвгдээцээс нь жин тээжсэн хүн байв уу? За би удам дамжсан малчоо. Манай өвөө бүгдөө малчин улсууд. Манай өвөө жин тээжсэн хүн. Говьалтай аймгийн Алтай сумаас одоо жин тээж хатгал Улаанбаатар хот гэдэг газар очиж исэн гэж ярьдаг байсан. Үнэхээр сайхан удам их орныхон энэ уул усан дунд Тэмээгээ унаад явхад жаргалтай сайхан тал нь юу вэ? Оо тийм тэгээ угаасаа л багасаа хийгээд дадаа сурсан ажил юм чинь нэг хүндрэлтэй юм бол байсангүй. Тэгээд ингээ явах сайхан байлоо. Жин тэгээд явахад. Ер нь хар багасаа малсан гэдэг чинь Тэмээн сүргийг маллахад хамгийн сайхан нь ер нь бусад дөрвөн төрлийн малнаас Тэмээ маллахад ер нь харьцангуй бас биенд амар мал шүү дээ. Тэ. Маллахад сайхан. Ашиг юм өндөртэй. Арчилгаа маллага бас нутгийг олоод өгчих юм бол нэг зэм арчилгаа маллага шаардаад байхгүй. Сайхан мал. Танай жингийн цуваа ямар бүрэлдэхүүнтэй яв уу? Адармаатай гэдэг юм уу? Замд тохиолдсон тэр сонин сайхнаасаа үзэгчтэй манай хуваалцаач. За тийм манай жингийн бүрэлдэхүүн ч одоо 45 6 Тэмээтэй. Хичнээн хүн байвдаа ч нэг 10 хэдэн хүн байсан баха. Тэгээ саяхан шинэхэн гавьяат болсон гавьяат Тэмээ чин лавг ах маань өвж бас бид нар заа зөвлөд сайхан байлаа. Тэгээ зам харгүй бас хайцсангуй дунжил дулаахан сайхан байлаа. Тэгээд энэ авцгайтай төгсөхөд бас жоохон мөстэй байсан. Түүнээс биш одоо сайхан байлаа. Зам угасгаал нөгөө дээр үе гаргаал тэгэл гарлаа да. Хамгийн залуу нь хэдэн настай залуу? Хамгийн залуу нь одоо нэг 17 8-тай залуу байсан. Хамгийн бага одоо манай. Цогтсон би манай Говьалтай аймгийн цогт. Тэгээд цээл за би тэгээд Алтай сумаас ингээд 3 сумын төлөөлөл юм уу да. Тэгээд цогтоос цогт цээл Алтай төгрөг буугт гээд ингээд 5 сумын натгийг дамжаад 300 км явцсан. Жингийн цувааны тэр өв уламжлал соёлыг өдөө хүртэл одоо та үе дамжин тээж уан байна. Ер нь яг юунд ямар чухал нөлөө үзүүлв цааш залуу хоочид өвлүүлүүлдэ хэд юун дээр анхааруул ер нь зүгээр бол. Тий одоо залуу Тэмээчтэй сайн дэмжмээр байна шүү дээ. Тэмээнийх нь одоо арьс юу сүү цагаатай тэгэл ноос ер нь бүхэл одоо Тэмээнээс чинь одоо ашиглуул тэгээд мах гээл сайхан юмнууд байгаа шүү дээ. Эднэрийн сайхан үнэтэй болгоод тэгээд тэ өвлдөрт хүргээд цааш нь бүр одоо дэлхийд Тэмээний цагаан эдээ чинь бол ер нь их сайхан байгаа шүү дээ. Энүүний гал одоо бүр дэлхийн брэнд болгоод ингээд явбал сайхан байна. Тэгээд залуу Тэмээчтэй сайн дэмжиж ямар нэ тал бүр байсан. Залуучууд ер нь хөдөөд ховордож гин үү? Одоо ер нь ховор шүү дээ. Тун ховорч шүү. Залуу малчид ховордоод байгаа. Тэгэхээр залуу малчид Тэмээчтэй бол бас их дэмжижүүл энэ сайхан Тэмээний соёл энэ сайхан одоо бидний үнэтэй үн Тэмээ зүрэг маань өсөд сайхан л авах та. Хуучжуул ярьдаг шүү дээ. Тэмээ сургаад хэдэн удаа сургаад гэлээ спортын мастер цол өгдөг байсан. За тэгээ аврах ингэж Тэмээчин болдог байсан гэх мэтчлэн бол бас энэ Тэмээчдийн ур чадварыг үнэлэх, урамшуулах тал дээр бас нэлийн төр засгийн бодлого хэрэгтэй юм шиг байгаа. Энд дээр та юу гэж бодож байна? Тийш одоо энэ чинь дээр үед олон Тэмээ сургасан хүнийг шагнадаг хөлсөнд нь одоо шандан Тэмээ мал тэгэл мөнгө урамшуултыг ботгод хором өгдөг тийм байсан гэдэг шүү дээ. 25 Тэмээ сургадаг гэсэн баха. Тэгэхээр спортын мастер цол өгдөг байсан гэд. Одоо эднэрийг эргээд сэргээгээд ингээ ажиллавал бас одоо залуучууд урам орох л бах та. Үнэхээр хөдөөд бол хурдан Тэмээ залуучуудыг одоо хоргоож байгаа баг шалтгаан л болчиход байна шүү. Тэр л шүү дээ тий. Тэмээ олдоо малсан Тэмээний төлөө явсан хэсэг сайхан залуучууд байна. Морины төлөө явж байгаа хэсэг сайхан залуучууд байна. Тэмээний
гарч байгаа энэ дайвар бүтээгдэхүүн ашиг шимийг зах зээлд нийлүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулахад одоо юу чухал гэж санагдаж байна. Ер нь бол яг ингээд нутаг усандаа бол яг гарсан ашиг шимээ бол ард иргэд авч хүртээ сурцсантай илүү зах зээлээ өргөсгөх ийм л шаардлага харагдаад байдаг л та. Тий одоо сүүлийн үед нөгөө нарийн технологи хөгжиж байгаа учраас бүр нарийн боловсруулад тэгээ гадагш нь гаргуул бас зүгээр юм шиг санагддаг шүү дээ. Гадаа дут гаргаа. Тэгээд одоо бид нар ч манай алтаас өмгч бас их хол. Яг хүн шарга маргад ийшээ газар бол ингээд ойрхон учраас тэр нөгөө сүүний машинаар бас үйлдвэрүүд дээрээ сүүмөг нь авд юм шиг байлаа шүү дээ. Тэгэхээр бас ийшээ ингээд алслагдсан нутаг руугаа бас тийм машин тэрэг аваачаад одоо тэнд чинь нөгөө саагаал яг өнөөгөө сайлаа авчих. Тэгээ нааш зөөвөрлж борлуулахад бас хэцүү байдаг л да хүндрэлтэй холгоно чинь. Тэгэхээр тэр мэрийг бас одоо шийдэж өгвөл зүгээр л байна. Хамгийн сайхан жаргалтай мөч нь юу вэ? Тийм тэгэл одоо энэ сайхан удам Монгол орондоо ингээд тэмээнийхээ нурмдаар ингээд явж явах чинь сайхан шүү дээ. Энэс илүү жаргалаа авах уу? Тэмээг нөө сайхан одоо ингээд дуртай газараа онцгоод сайхан тэнүүг айлаад хоорондоо сайхан одоо хөгжилдөөд ингээд явах шиг сайхан жаргал авах уу ир улсуудад. Идэржинчт маань бас өөрсдийн жиндээ тээж ирсэн эдээ будааныхаа дээжсээс хүртээлээ үзэгчд одоо наадамчаал энэ дэр ямар сэтгэлдтэй байх шиг байна. Ой надад тэгээд эртний уламжлал юм чинь гоё байгаа хоо. Тэгэхэд бас жингийнхаа дээжээс наадамчтай хүртээсэн. Дурдлаа шүү дээ ингээд тэмээн дээрээ сайхан тэнүүн дууга аялаа явлаа гэд. Ганвыг малчны тухайд их сайхан цээлхэ холоотой ардын өв уламжлал үүхтүүхээ шингээсэн энэ сайхан уртын дууг жингийн цавааны зам дуулж уянгалуулж үзэгч олонд нэлээ өргөн хүрээд байгаа. Одоо засаг таны тэмээний баяр болж байна. Тэгэхээр Эрдэнэ засгийн унгаа бас үзэгч олонд маань аялах уу гэж одоо сурж байна. За Эрдэнэ засгийн За ингээд нэг төрлөг. За сайхан төрлөг өргөлөө баярлалаа. Тэгэхээр өв уламжлал өөр хаач байхгүй энэ ондоошлон үр хойчтой өвлүүлэхэд юун дээр илүү анхаармаар юм шиг малч хүний хувьд одоо санагдаж байна. Бодлого ах уу? Энэ одоо тэгээд манайх энэ өв уламжлал дээдлэх л чухал байна шүү дээ. Одоо мөгдөрөө үр хүүхдээ сургадаг өөрсдөө одоо үлгэр дуурал үзүүлж юмаа хийдэг, бүртэн дуугаан сайхан дуулдаг, тэмээ маллаан сургаж идэлдэг. Ингээд энэ юм аа л одоо өөрсдөө үр хүүхдээ л үлгэр дуулаар үзүүлээд дагуулад одоо ажил сургах юм бол тэгээд энэ үлдэн шүү дээ. Малчин бол мянган мэрэгжлийн эзэн гэдэг чинь баруун хязгаар аж нуруу аймгийн төвөөс 300 400 км-ийн алс байгаа малчин олон маань бол хилчин байдгаа. Ингээд та бүхний ариун үйлстэн үргэжин дэвжих бол тугай. Одоо бидний урилгыг хүлээн авч бидэнтэй цөөн ором ярилцсан танд. Одоо сайн сайхан бүхний хүсье өрөө. За баярлалаа. Та бүгдээ ажилд амжилт хүсье.